Хөлс хөдөлгөөн ихтэй гудамжинд гинэт хэсэг хачин хүмүүс гарч ирэв. Тэд удаан хугацаанд янз бүрийн байрлалтай хിവэр байлаа. Хөшөө мэт нэг газраа хөдөлгөөнгүй зогсно. Ажилтнууд тэднийг хүчээр чирч явуулахыг оролдов. Гэтэл бүр аимшигтай зүйл тохиолджээ. Тэр цагаас хойш зогсож буй хачин хүмүүс улам олширлоо. Тэд өдөр бүр нэгс газартаа гөлрөн зогсно. Салхинд хийсэж наранд шарагдсан ч идэж уухгүй. Цагдаа болон ар гэрийнхэн хүчээр чирч явуулсан ч тэр дороо амиа алдаагүй л бол. Тэд буцаад л хуучин газартаа ирнэ. Ийм хачирхалтай явдал улам олшрох тусам хүмүүс тэднийг айцтайгаар газарт хүлэгдэхсэд хэмээн нэрлэв. Энэ үзэгдэл халдварладаг гэсэн цуурхал. Далавч ургасан мэт хүмүүсийн дунд хурдан тархав. Гудамж тохоо бүрт төгшүүртэй шивнээ дүүрчээ. Зарим нь үүнийг урд өмнө үзэгдээгүй сэтгцийн өвчин гэж сэжиглэв. Зарим нь цаана нь үл мэдэгдэх вирус нуугдаж байна гэж үзв. Бүр зарим ар гэрийнхэн ч ойртож зүрхэлсэнгүй. Эмнэлгийн байгууллагууд арга мухардаж гар хумхэн суусан үед төрийн байгууллагууд хариуцлагаа бие биерүүгээ түлхэлцэж байлаа. Цэлмэг тэнгэр холбоо газарт хүлэгдэхсдэг. Тусламжийн гараа сунгасан цорын ганц байгууллага болов. Гол дүр асан тус байгууллагын цөм болсон гишүүн байлаа. Тэр өдөр бүр гудамж нарийн гудамжаар нааш цааш явж хариуцсан хідэн газарт хүлэгдэхсэдтэй очдог байв. Нөгөө хүн нь ярихаас татгалцсан ч тэр хэрэгтэй зүйлсийг газарт хүлэгдэхсэд авахд амархан газарт тавьж орхино. Асныгийн ахлах залуу, царайлаг залуу байв. Тэр ердийн үед аснууд маш их анхаарал тавина. Бүх хамт ажиллагчдын нүдэнд ахлах нь дүлгөөн, найдвартай, хариуцлага дүүрэн хүн байлаа. Аснууч түүнд хязгааргүй итгэдэг байв. Гэвч тэр бие төрхийг туйлын ихээр цэрлдэг. Учир нь өнгөрсөн тэсгийн аргагүй зүйл туулсан бололтой. Тэр өдөр цэлмэг тэнгэр холбоо дахин нэг шинэ газарт хүлэгдэхсдийг илрүүлв. Нөгөө хүн энэ эзгүй талбайд бүтэн 7 хоног зогссон байжээ. Ээж нь өдөр бүр хажууд нь сахиж буйлаад нүд нь хавджээ. Гэвч тэр хичнээн гуйсан ч хүүн ганц алхамч хөдөлсөнгүй. Энд үлдсэн шалтгаанаа хэлхээс ч татгалзав. Аснууч мөн дараалан хэд хэдэн удаа ирлээ. Эцэст нь ээжийнх нь амнаас зарим мэдээлэл сонсов. Тэгтэл энэ эзгүй талбай хүүгийнх нь хайртай нохоо өгсөн газар байжээ. Хүү багасаа тэр нохоогоо маш их хайрладаг байв. Хайрт нохоо нь өгснээс хойш тэр удаан хугацаанд гуниглан дүнсийж явжээ. Ээж нь хүүгээ энд зогссоор байгааг нохоогоо сансан сэтгэл нь дэндүү хүчтэй байсантай холбоотой гэж тааварлав. Асан үүнийг сонсоод зөрөгтэй таамаг дэвшүүлв. Магадгүй газарт хүлэгдэхсдийн зогсож буй байрлал тэдний хитрхи гүн зөөрөлдсөн газрууд байж болох юм. Зарим нь хайртай хүн нь нас барсан гудамжинд үлджээ. Зарим нь чухал дурсамж төрсөн болон сахин зогсно. Харин зарим нь урд нь амьдарч байсан байшиндаа гацсан байв. Хүний нэгэн бодол хэд хүчтэй болох үед сүнс нь биеийг эсрэгээрээ хорж орхитогч байж мэднэ. Ахлах аснууд урам өгч энэ чиглэлээр мөрдөн шалгалтаа үргэлжлүүлэхийг зөвлөв. Газарт хүлэгдэхсэд болон тэдний байгаа газар хоорондын холбоог олж чадвал магадгүй газарт хүлэгдэхсдийн хараалыг тайлах аргыг олж болох байлаа. Хилэлцүүлэг дууссаны дараа ахлах өөрөө асныг хамт хооллохыг өрөв. Гэвч ас нь харин сүүлийн үед нүүх бэлтгэл хийж байгаа гэв. Үнэхээр цаг гаргаж чадахгүй байлаа. Ахлах үүнийг сонсоод баг зэрэг гайхав. Учир нь асныгийн одоо амьдарч буй байр өнгөрсөн жилд дөнгөж нүүж орсон газар байлаа. Ердөө хэдхэн жилийн дотор тэр аль хэдийн олон удаа орон байраа сольжээ. Гэвч ахлах санаа 50 асуухад асан зөвхөн үл ялыг инээмсэглэв. Учрыг нь огт тайлбарласангүй. Нүүд ирэмхийн зуур маргааш нь болов. Ахлах санаанд оронгүйгээр ажилдаа ирсэнгүй. Хамт ажиллагсад нь буцтаж асуухад ямар ч хүн авсангүй. Бүгд түүнийг өмнөх шөнө арх хэтрүүлсэн биз гэж бодов. Гэвч асан дотроо сайн мэдэж байлаа. Ахлах хундганд хөдлөгдөж ажлаа алдах хүн огт биш. Сэтгэл нь тогтохгүйгээр гар дээрх ажлаа арайхийн дуусгаад асан гэртээ харахтаа итгэмээргүй нэгэн үзэгдлийг олж харав. Сурггүй болсон ахлах өөрийнх нь гэрт гарч ирсэн байлаа. Тэгээд биеийн туйлын хөшүүн байрлалтай хിവэр байв. Түүнийг ч бас газарт хүлэгдэхсдийн нэг болно гэж хэн санах билээ. Гэвч асныгийн доторх эргэлзээ цочрлоос нь даван гарлаа. Ахлах яагаад өөрийнх нь гэрт хоригдчихв? Тэр өөрт нь энд амьдарч байсан юм болов уу? Тиймээс сэтгэлд нь онцгой хоригдол үлдсэн хэрэг үү? Гэвч ахлах эрс хатуугаар хэлв. Би энэ өрөөг огт танихгүй. Хэдий дотор нь асуулт эргэлзээ дүүрэн хിവэр байсан ч асан ахлахыг амьдараа өлсөж өгөхийг харж төвчгүй байв. Тэр өдөрт 3 удаа хоолсож унтлан түүний ахуйг халамжилж эхлэв. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёрын сэтгэлч аажмаар дулаарлаа. Ахлах асныг төвөг утсандаа дахин уучлал гуйдаг байв. Аснагч түүнээс хоол ундны зуршлыг нь өөрөө асуудаг болов. Өөрт нь үргэлж санаа тавьдаг энэ эрийн өмнө эмэгтэйн зүрхэн дэх сэрэмж аажмаар сулрав. Нэгэн шөнө хүртэл асан дахин хар дарсан зүүднээсээ цочин сэрэв. Ахлах түүний аяархан мэгшгийг сонсоод өөрийн ирэхгүй дөхөж очин тайтгаруулахыг хүсв. Гэвч түүний бие огт хөдөлж чадсангүй. Харин асан өөрөө түүнд ойртон нална гэж сансангүй. Энэ бол тэр анх удаа үнэхээр мэдэрсэн мөч байлаа. 50 амгалангийн мэдрэмжийг тэр хоёрын сэтгэл өөрсдөө ч мэдлгүй дахин нэг алхам ойртжээ. Ийм хിവэрээ өргөж байгаасаа гэж үнэхээр хүснэ. Харин гаднах ертөнцийн байдал улам бүр дордож байлаа. Газарт хүлэгдэхсдийн тоо тасралтгүй нэмэгцээр байсан тул холбогдох байгууллагууд хатуу арга хэмжээ авч эхлэв. Тэднийг бүгдийг нь авч явна нэг дор тусгаарлав. Гэвч хөдс төрүүлэн хачна. Олон жил гадаа байсан газарт хүлэгдэхсдийн арьс хагарч эхлэв. Биеийн ч хатаж хорчийн царцлаа.
Хизээ мөдгүй хатуу чулуун хөшөө болох мэт. Асан ахлахад ч мөн адил өөрчлөлт гарах вэ гэж санаа зов. Энэ нэр чулуу болон хувирхыг нүдэрээ хараад сууж бүрч чадахгүй байлаа. Ахлахын сэтгэл хөдөлж, энэ завшаанаар аснууд сэтгэлээ илчлэв. Тэр өөрийнх нь үнэхээр хорогдож буй зүйл. Энэ байр огт биш гэж хэлв. Харин энд амьдардаг ас нь өөрөө юм гэжээ. Түүний дотор аснууд төрсөн хүчтэй сэтгэлээс болж, үл мэдэгдэх хүч түүнийг энд хүлжээ. Ас нь үүнийг сонсоод сэтгэл нь хөдөлж нүдэнд нь халуун нулимс цэйлэгнэв. Тэгээд тэр олон жил зүрхэндээ нуусан нууцаа өөрөө ярьж эхлэв. 2 жилийн өмнө нэгэн сүсэгтэн шөнөөр түүний гэрт дайран орж, түүнд нөхөж баршгүй шарх үлдээсэн байжээ. Тэр явдлаас хойш ас нь ойр ойрхон нүүж эхэлсэн юм. Учир нь нэг газар хит удаан амьдрал. Өнөөх сүсэгтэн түүнийг дахин олно гэж айдаг байв. Энэ бүхнийг сонссны дараа ахлах удаан хугацаанд чимээгүй суув. Харин цэцэрлэгт хүрээлэнд гатсан өнөөх хүүгийн би ч мөн аажмаар хөшиж эхэллээ. Ээж нь хажууд нь сандарч нулимсаа барьж дийсэнгүй. Бүр хүүгээ дагаад явна хэмээн сүрдүүлж байв. Тэр үед хүү үннийг хэлв. Өхөөртөм нохоо нь аяндаа үхээгүй ажээ. Харин гинэт түүн рүү дайрсан байна. Айдас өөр хийсэн хоёр тавцсан хүү. Өөрийн гараар бяцхан нохоохоо амийг хөнөөжээ. Энэ олон жилийн турш тэр өөрийгөө хайрт нохоогоо алдсныг төвчж чадахгүй инэрэнгүй эзэн мэд жүжиглэж ирсэн байв. Хүүгийн гимшил аснуудын өмнөх дүгнэлтийг агшин зуур орунгоор нь эргүүлв. Газарт хүлэгдэхсэд хүчтэй хамааралтай болсноос болж төрдөггүй ажээ. Харин тэд энэ газарт уучлалшгүй нүгэл үйлдсэн байдаг. Тэднийг хайр хорж байгаа биш. Харин нүгэл нь гимт хэргийн газарт нь тогтоон барьдаг ажээ. Гим буруутан хэр сайн дүр эсгсэн ч хөл доорх газар шороог хуурч чадахгүй. Эцэст нь газар доороос сунан гарсан үл үзэгдэх гимж. Тэднийг гим хийсэн тэр газар руу чирэн буцааж хөдөлгөөнгөө болгоно. Энэ хооронд гадны мөрдөн шалгалт, чухал ахиц дэвшилт хүрчээ. Янз бүрийн газрын газарт хүлэгдэхсэд бараг бүгд ижил төстэй түүхтэй байв. Тэдний гатсан байрлал, бүгд өнгөрсөнд үйлдсэн алдаатай нь холбоотой байлаа. Зарим нь тэнд бусдыг гимтээж байсан. Зарим нь тусламжгүйсэн хүнийг хараад өхийг нь зүгээр л харж суусан. Бас зарим нь цагдаа хүртэл илрүүлж чадаагүй гимт хэрэгээ нууж байжээ. Тэгэхээр газарт хүлэгдэлт гэх чинь огтхонч сэтгцийн өвчин биш. Мөн хүрэлцэх замаар халдварлагддаг зүйлч биш байв. Энэ бол газар шорооны өөрийнх нь үлдэж буй шүүлтэд илүү ойр зүйл байлаа. Өнгөрсөн нүглээсээ зугтахыг оролцсон гимтэн бүр эцэстээ хүчээр чирэгдэн буцаж хамгийн ихээр зугтахыг хүссэн газартаа очино. Үннийг мэдснийхээ дараа асан гэртээ гатсан ахлахыг саналаа. Хэрв газарт хүлэгдэхстийн зогсож буй газар гимт хэргийн газар мөн юм бол ахлахын байгаа өрөөнд чухам ямар нууц нуугдаж байв. Асан тэр даруй байрны менежерийг олж эцэст нь цаана нуугдсан үннийг байцаан гаргажээ. Тэр өрөөнд 2 жилийн өмнө хүн амины хэрэг гарсан байв. Ганцаараа амьдардаг нэгэн эмэгтэйг гэртэн дээрэм хийхээр нэвтэрсэн дээрэмчин хөнөөжээ. Гимт этгээдийн арга нь цагдаагийн дүр эсгэн хохирогчоор хаалгаа онгойлгуулах явдал байв. Гэвч үүнээс ч аимшигтай нь 2 жилийн өмнө аснууд халтсан сүсэгтэн мөн цагдаагийн дүр эсгэн хаалгыг нь онгойлгуулсан байжээ. Аснуугийн ухаанд харгас үнэн өөрийн эрэхгүй гясгийн орж ирв. Газарт хүлэгдэхстийн хүчээр хэргийн газарт буцаан татагдсан ахлах. Тэр бол яахын аргагүй алхахын эзэн. Тэр бас 2 жилийн өмнө аснуу хүчирхийлсэн надын этгээд байлаа. Ахлах эхнээс нь дуустал огтхонч өөрийгөө өмгөөлсөнгүй. Аснуугийн бүх таамгийг дуугүй хүлээн зөвшөөрсөн мэт. Үнэн илчлэгдэхийн хэрээр хүмүүс гудамж цэцэрлэгт. Үйлдвэрийн балгас дотор зогсох газарт хүлэгдэхстийг харахтаа тэдний харцанд зөвхөн өрөвдөх сэтгэл байсангүй. Айдас зэвүүцэл нь улам давмгайлж байв. Учир нь хөдөлгөөнгүй зогсох дүрс бүрийн цаана хинт ч үл мэдэгдэх нүгэл нуугдаж байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам олон гэмт хэрэгтэн хэргийн газартаа буцаан чирэгдэв. Зарим нь гудамжинд хүшиж үлдлээ. Зарим нь талбай дээр гацав. Харин зарим нь үрд зогссоор өөрсдийн гэмт хэргийг үйлдсэн өрөөндөө үлджээ. Тэд хаашаач зугтсан. Эцэст нь газрын шүүлтээс мултарч чадсангүй. Гэвч хамгийн ячтай нь гэмт хэрэгтэн шийтгэл хүлээсэн нь хохирогчийн шарх өвдөлт. Дагаад алга болно гэсэн үг биш. Зарим нь тэнгэр тулсан нүгэл үлдээд хожимдсан шүүлтийг хүлээхэд л хангалттай. Харин зарим нь ганцхан удаа шархацсан ч үлдсэн амьдралаа шарх сорогтойгоо зэрэгцэн амьдрахад зориулдаг. Газарт хүлэгдэхстийн хүч гэмт этгээдүүдийг барьж хорих үед хохирогчийн зүрхэнд олон жил орооцолдсон тэр гинжийг хэн тайлж чадах вэ? Гэмт хэрэгтэн эцэстээ хаашаач зугтаж чадахгүй байж болох юм. Гэвч хохирогчийн сэтгэлд үлдсэн шархыг хэн нөхөн төлөх учиртай вэ? Энэ бол газарт хүлэгдэхсэд зохиолын бүрэн агуулга байлаа. Энэ бүтээлийн хамгийн аимшигтай санаа нь хүн их газартаа өөрт хоригдно гэдэгт биш. Харин цаг хугацаанд аль хэдийн дарагдсан гэж бодсон гим нүгэл. Үнэндээ хөлд орох газар түүнийг үргэлж санаж байдагт оршино. Хүн гэрээ нүүсгэж чадна, нэрээ сольж чадна. Тэрч байтугай сайн хүн болж жүжиглэж чадна. Гэвч өнгөрсөн бүхэн агаарт замхран алга болдоггүй. Учир нь жинхэнэ газрын хүлээс бие махбодыг явах аргагүй болгодогт биш. Харин мөс чанар тэндээс хизээж гарч чаддаггүй оршино. Эцэс төгсгөлгүй гимшилт тарчлална. Магадгүй хохирогчдод үзүүлэх хамгийн том нөхөн төлөөс биз. Энэ түүхийг үнэндээ Жүнжи Итогийн богино өгүүлсгээс сэтвлэн бүтээжээ. Гол санаа нь нүгэл хүнийг хэргийн газарт нь хадаж орхидог. Сэтгэл зүйн аим шиг юм. Нойр хулжаам хачирхалтай түүхүүдийн 2026 онд шинээр гарсан нэг ангийг хүргэлээ. Одоогоор энэ цувралаас нийт 3 анги цацагдаад байна. Бүгд хачирхалтай бөгөөд ёжлол шингэсэн богино түүхүүд юм.
Бусад хоёр анги нь үхэн ухтлах хайр. Мөн гунигт охин. Нэг нь хараал мэрэг төлхийн тухай өгүүлдэг. Нөгөө нь өвчтэй гэр бүлийн амьдралыг харуулдаг. Сонирхож байвал найзуудаа сэтгэгдэл хэсэгт саналаа үлдээгээрэй. Ачи энэ цувралыг бүхэлдэн та бүхэнд хуваалцах хэсгийг харъя. За, өнөөдрийн тайлбар ингээд өндөрлөе. Таалагдсан бол цаашид ч биднийг дагаж байгаарай. Дараагийн дугаараар уулзцгаая.